Улаанбаатарын 6-аас 12 дугаар хороонд ямар газар чөлөөтийн томоохон ажлууд явж байна гэвэл 9 дугаар хороонд ногоон нуурын орчим дээр тогтцолт явж байгаа. Энийг парк цэцэрлэг түрээлэн болгоно. Нийтийн хэлбэл 5.5 газар 85 нэгж талбар өртсөн. Энэ жил үргэлжлүүлээд тогтцолтын ажлыг бол эхлүүлээд дуусгах гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Яг хойдолд нь Улаанбаатар арена гэдэг спорт цогцлборыг төрийн үеийн төвчлэлээр шалгаруулад явж байгаа. 3.3 га газар 15 нэгж талбар бол үргэлжлүүлээд явж байгаа. За энэ хоёрын дунд Дэнжин мянгийн дулааны станц гэдэг өргөх дулааны станц ажиллаж байгаа. Энэ дулааны станц ашиглалтанд орсноор цаашаа нь 13, 15, 17 дугаар хороодууд барилгажих юм боломжтой болохоор дулаан татдаг. Тэгэхээр энэ Дэнжин мянгийн төсөв төртөг энэ жил тавигдсан 4.1 га дээр 58 нэгж талбар өртсөн байж байгаа. Дэлхийн банкны төслөөрөө Сэлбийн голын баруун эргийг дагаад энэ жил авто зам далангийн тогтцолт хоёр хийгдэхээр төлөвлөгдөөд газар чөлөөлөлт зам нь хойдлоос эхлээ явж байгаа. 11 дугаар хорооны энэ хэсэг бол үлдсэн байж байгаа. Тэгээ одоо ойрын нэг 2 жилийн төлөвлөгөөнд бол байхгүй. Ийм учраас дүүрэг бол энийг бас чөлөөлж явах уу гэж сайн мэдэхгүй байна.